За үндэсний баяр наадмын нээлт хаалтын ёслын арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байсан байд харвааны 18 морь хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Тодорхойлох нь бол 6 дугаар сарын 7-нд Жаргалантын аманд бэлтгэл хийгдэж байсан 18 морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарсан байна. За морь тарва намнаа хэмээх хөв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглагддаг тусгай сургуультай 18 морьдыг 2025 оны 6 дугаар сарын 7-ны үүрийн 4 цаг 30 минутанд хулгайд алджээ. За уг морьд нь удахгүй болох олон улсын морь тарвааны уралдаанд бэлтгэгдэхээр Жаргалантын аманд зусаж байсан гэлээ. За тухайн өдөр морьдыг 3-аас 4 хүн нийлж хулгайлан баруун хойш чиглэн тууж явсан бичлэг байгаа бөгөөд морьдын байршил тогтоогч төхөөрөмжийг авч хайсан нь олдсон байна. За тухайн морьд нь ахуйн хэрэглээнд унлага эдлэгэнд ашиглагддаг биш. За эртний дайчин Монгол Эрсийн хүч чадал, авхаал самбаа, цэц мэргэн морь унж идэх соёлыг түгээн дэлгэрүүлэх морь тарва хэмээх тусгай спортод бэлтгэгдсэн гэдгийг тодтогч байна. За мөн тухайн морьд нь 2019-2023 оны үндэсний баяр наадмын талбайд наадамчин олонтой үзүүлбэр үзүүлж явсан гэдгийг онцолж байна. Морьдын хувьд зүүн ташаан дээрээ номон тамгатай байсан гэдгийг эзэн нь онцолж байна. 2 хул, 2 шарга, 1 хөх бор, 1 цагаан бор, 1 буурал хэр, 4 хэр, 1 цавдар, 2 зээрд зүсмийн адуу байсан гэдгийг хэлж байна. За сураг гаргаж өгсөн болон харсан үзсэн хүмүүсийг холбогдох дугаарын дагуу утастаж мэдээлэл өгөхийг уламжилж байна.